Сайн байцгаана уу? Та бүхэндээ A-Vibe нэвтрүүлгийнхаа ээлж дугаарыг хүргэх гэж байна. Өмнөх дугаараараа бид бүхэн халуун ногооны худалдаа арилжаа болон цайны худалдаа арилжаа дэлхийн эдийн засгийн түүхийг хэрхэн бүтээсэн тухай бид нар ярилцсан. Өнөөдөр бол бид нар илүү орчин үеийн бид бүхэнтэй илүү ойр болсон нэгэн ийм компани, нэгэн бүтээгдэхүүний сэргэн мандалт болон тэр компани уналтын тухай ярихаар бэлтгэхэд байна. За энэ нь юу вэ гэхээр бол энэ BlackBerry-гээ та бүхэн мэднэ. За 2010-аад он, 2010-аад оны дунд үе хүртэл бол бас монголчууд ч гэсэн бас бэлэн хэрэгжилж байсан. Би өөрөө ч гэсэн энэ BlackBerry Q10 гэдэг энэ хамгийн сүүлд миний хэрэгжилж байсан BlackBerry-ний загвар миний гарт байж байна. За би энэний өмнө бол ер нь бас нэлээд хэд хэдэн BlackBerry хэрэгэлдэг байсан. За 2017 оноос би iPhone хэрэгж эхэлсэн. Тэгэхээр энэ түүх өөрөө, энэ компани түүх, энэ бүтээгдэхүүний түүх өөрөө надтай ч гэсэн бас ойр гэдгийг та бүхэнд хэлмээр байна. За ялангуяа сүүлийн үеийн залуучууд бол энэ BlackBerry компани тухай бол бас төдийлөн сайн мэдэхгүй байж магадгүй. BlackBerry бүтээгдэхүүнийг төдийлөн хэрэгжилж байгаагүй байж магадгүй. Гэхдээ 2023 онд BlackBerry гэдэг энэ BlackBerry компаниг үүсгэн байгуулсан хүмүүсийн тухай, энэ компани амжилт. За тэгээд амжилтын дараа болсон уналтын тухай ийм автобиографи кино гарсан. Тэр киногоор бол бас залуучууд энийг сайн мэдэх байгаа. Энэ компани түүх өөрөө их сонирхолтой түүхтэй. Энэ тухай өнөөдөр бас та бүхэндээ ярмаар байна. Ер нь бол энэ компани өөрөө цагтаа дэлхийн гар утасны зах зээлийн нэлээд том хэсгийг эзэлж ирсэн. Үнэхээр энэ гар утасны түүхэнд бол бас шин зүйл авчирсан. Ер нь бол нэлээд тийм сэргэн мандж ирсэн амжилттай хүмүүс, дэлхийн томоохон бизнесмэнүүд, томоохон улс төрчид, одууд ч гэсэн бас энэ утсыг бол бүгд хэрэгжилж ирсэн ийм бүтээгдэхүүн. За BlackBerry компани тухай та бүхэндээ тавчхан түүхийг нэрээ. BlackBerry утасны хувьд, BlackBerry төхөөрөмжүүдийн хувьд бол энэ ер нь дэлхийн анхны смартфон гэж тооцогддог. Гэхдээ үнэхээр энэ Apple компанитай, Samsung компанитай өрсөлдөөнд энэ компани бүтээгдэхүүн ялж чадаагүй ийм харамсалтай түүхтэй бас ийм сонин ийм бизнес кейс байдаг юм аа. BlackBerry гэдэг нь бол Research in Motion гэдэг нэртэй компани бүтээгдэхүүнүүд. За Research in Motion гэдэг компани анх 1984 онд Канадын Waterloo хотод сургуулийн хоёр найз анх энэ компаниг үүсгэсэн байна. За Michael Lazaridis, Douglas Fragen гэдэг компьютерийн хоёр тийм гик хоёр залуу 84 онд үүсгэж хийжээ. За нэрний хувьд өөрөө их онцлогтой. Яагаад вэ гэхээр энэ Michael Lazaridis заавал энэ research буюу судалгаа гэдэг ийм үгийг компанийнхаа нэрэнд оруулъя гэдэг тухайн үед үсэж ирсэн юм байна. За тэгээд тэр үеийн энэ компани бүртгэл нэр судлах болгонд нэр тус бүрээс $160 нэг нэр судалдаг байж л дээ. Тэгэхээр бол нэлээд хэдэн доллар бас энэндээ ингээд зараад researchтэй холбоотой янз янзын нэр гаргаж ирсэн. Тэр нь дандаа компаниуд авцсан байж таарсан. Гэтэл нэг өдөр яг нөхдөөд телевизэр үзээд байжсэн чи Poetry in Motion гэдэг нэвтрүүлэг гарч ирсэн. Хөдөлгөөнт ярууны хэрэг гэсэн ийм нэвтрүүлэг гараад тэнцэнээс санаа аваад Research in Motion буюу хөдөлгөөнт судалгаа гэдэг нэртэй ийм компани байгуулжсэн, компани нэрлсэн байна. За энийг товчлохлоор бол RIM Research in Motion RIM гэдэг. Тэгээд хэдүүлээ монгол хэлэнд бас илүү амар байна гэдэг үүднээсээ бас RIM гэд нэрлээд явчихъя. За RIM компани анх байгуулагдахтаа бол тухайн үед нэлээд тийм тренд болоод байсан. Програм хангамжийн консалтингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За удахгүй бол тун удалгүй утасгүй мэдээлэл дамжуулах юм төхөөрөмж хийхээр шийдвэрлсэн байна. За ингээд анхны бүтээгдэхүүн буюу баджи гэдэг рекламын самбарыг гаргаж ирсэн юм байна. За тэр нь бол зурагтан дээр телевизэр дээр текст гардаг. Тэр текстийг нь бол алсын удирдгаа тэр текстийг хийдэг. Ийм рекламны ийм самбар тухайн үед ийм шинэлэг бүтээгдэхүүн хийсэн байдаг юм байна. Хэдий анхны бүтээгдэхүүнээ
одоо бажига гаргаад тэр нь бол одоо General Motors-ын захиалгыг авч ирсэн ч гэсэн компани бол төдийлөн амжилттай явж чадаагүй. За ингээд 1992 онтой золгосон. 1992 он бол одоо тус компани үнэхээр тийм одоо амжилтын эхлэлийг тавьсан жил болсон. Учир нь юу вэ гэхээр 1992 онд Jim Balsillie гэдэг ийм шинэ партнертай болсон. За тухайн партнер нь бол эхлээд одоо Римийн хувьцааг бүтнээр нь хөдөлж авъя гэсэн ийм саналтай байсан боловч одоо үүсгэн байгуулагчид маань хувьцаагаа бүтнээр нь зараагүй. Ингээд Jim Balsillie бол хөрөнгө оруулагчаар оруулсан. Мань хүн тухайн үед $100,000 оруулж ирсэн. Тэгээд компани одоо гол захирлуудын нэг болсон байт юм байна. За ингээд шинээр орж ирсэн Jim Balsillie маань ерөнхийдөө бол энэ компанийг илүү одоо энэ үүрэн холбоороо орж энэчээ бол үүрэн холбоо дээр шинэ юм гаджетууд, шинэ юм бүтээгдэхүүн гаргаж иж амжилтанд хүрнэ гэсэн энэ концепцийг гаргаад 1996 онд одоо хоёр талын одоо мэдээлэл хүлээж авдаг ийм пэйжер хийсэн байна. За энэ пэйжер нь бол одоо тухайн үед имэйл явуулдаг, SMS явуулдаг, факс явуулдаг. За мөн одоо текстийг яриа болгож хөрвүүлдэг ийм анхныхаа бүтээгдэхүүнийг 96 онд гаргасан байна. Ер нь бол Jim Balsillie-гийн хувьд бол зөвхөн одоо юу гэх юм IT талын мэдлэгээс гадна мань хүн өөрөө бас энтерпренеур одоо маркетингийн тал дээр, борлуулалтын тал дээр ч гэсэн маш тийм авьяастай хүн байж таарсан. Компаниг амжилттай болоход бол маш ихээр нөлөөлсөн юм байна. За тэр анхны одоо пэйжер гарсны дараа энэ одоо томоохон компаниудын анхаарлыг татаад энэ тухайн одоо тэр пэйжийн хоёр дахь загварыг IBM компани захиалгаар хийж ирсэн. IBM компани Римд $10 сая захиалга өгөөд ингээд одоо өөрийнхөө ажилтнуудад тухайн одоо Рим компаниар пэйжер хийлгсэн байдаг. За 1999 онд BlackBerry одоо анхны одоо BlackBerry гэдэг нэртэй бүтээгдэхүүнээ гаргасан. BlackBerry 850 гэдэг нэртэй модель гаргасан. За BlackBerry гэдэг нь өөрөө юу вэ гэхээр монгол хэл рүү орчуулвал бөөрөлцөн жимсний нэр. Яагаад вэ гэхээр бол одоо BlackBerry хэрэгжилж ирсэн хүмүүс мэднэ. BlackBerry одоо өөрөө энэ хайгуул хийдэг товчлуур нь өөрөө тийм бөөрөнхий жимсийг санагдуулдаг. За мөн одоо энэ keyboard нь тийм бөөрөлцөгний жимсийг тийм санагдуулсан байсан учраас юм BlackBerry гэдэг нэр өгсөн. Энэ нэрийг бол Lexicon гэдэг нэртэй маркетингийн томоохон компани үйлчлэгийг аваад Lexicon-ийн нөхдүүд энэ нэрийг өгөхийг зөвлөсөн юм байна. Lexicon компанийн хувьд бол одоо Intel компанид Pentium-ийн нэрийг анх одоо өгч ирсэн ийм түүхтэй компани байдаг юм аа. За 1999 онд Rim компани өөрөө IPO хийсэн. 2001 оны 9 сарын 11-нд Америкийн нэгдсэн улсад Нью-Йорк, Вашингтон хотод бол террорист халдлага болсон. За энэ террорист халдлагын үеэр бол BlackBerry-ийн девайсууд бол маш сайн ажиллаж байсан. Гэтэл одоо бусад компаниудын девайсыг сүлжээ нунаад байсан. Гэтэл BlackBerry-ийн одоо төхөөрөмжүүд өөрсдөө гамшигын үед маш сайн ажиллаж байсан. Энэ нь өөрөө халдлагын үеэр ажиллаж байсан аврагчид, за мөн одоо энэ халдлагад өртөжсэн хүмүүс ч гэсэн хоорондоо мэдээ дамжуулахад бол бас маш их хэрэг болж исэн ийм түүхтэй юм байна. За ингээд 2002 онд Rim компанийнхан BlackBerry 5810 гэдэг нэртэй загварыг гаргасан. За тухайн одоо загвар нь өөрийн имэйлтэй шууд гар утаснаас имэйл бичиж болдог. SMS явуул түүгээр зогсохгүй өөрөө одоо органайзертай өдрөө төлөвлөж одоо календар зэрэг одоо ийм шинэлэг ийм зүйлүүд гарч ирсэн ийм бүтээгдэхүүн болсон. За энэ утгаараа бол одоо энэ BlackBerry өөрөө бизнесийнхний одоо том компани, дэлхийн том корпорац удирдлууд ч гэсэн одоо энийг нэлээд тийм хэрэгжилж эхэлсэн. Зөвхөн одоо амжилттай улсууд төдийгүй өөрийгөө бас амжилттай гэж харагдуулах гэж байгаа хүмүүс ч гэсэн бас тухайн үед энэ бүтээгдэхүүнийг одоо гар утсыг бол нэлээд хэрэгжилж эхэлсэн. За ингээд 2005 онд бол BlackBerry одоо девайснууд дээр BlackBerry Messenger гэдэг энэ цоошин зөвхөн одоо өөрийн мэдээлэл дамжуулах, тэгээд encrypted гэж ярьдаг мэдээлэл алдагдахгүй нууцлалтай ийм одоо мессенжерийг гаргаж ирсэн. Энэ нь бол өнөөдөр бид бүхний одоо өргөн дэлгэр хэрэгэлдэг энэ мессенжеруудын баг одоо хамгийн анхны шахуу ийм бүтээгдэхүүн. Энэ утгаараа бол энэ BlackBerry Messenger нь үнэхээр одоо энэ BlackBerry-гийн бүтээгдэхүүнүүдийг бүр одоо шинэ түвшинд гаргасан хэрэглээг. За зөвхөн одоо энэ амжилттай явж байгаа бизнесмэнүүд төдийгүй одоо дэлхийн томоохон улс хурлуудын төрийн албан хаагчид за одууд хэрэгэлдэг болсон. За түүгээр зогсохгүй тусгай албаныхан ч гэсэн одоо өөрийнхөө тусгай албаны хэрэгцээнд бол BlackBerry-г ашигладаг. BlackBerry Messenger-ийг гол мэдээлэл дамжуулдаг болсон юм байна. За энэ нь одоо бас McAfee-тэй ч гэсэн бас анхаарлыг татсан.
За нэг жишээ хэлэхэд бол энэ одоо Италийн Андранgheta гэдэг одоо ийм бүлэглэл 2009 онд Мексикийн картелтэй энэ хар тамхи одоо зөөрлөх дийлийг бол энэ BlackBerry Messenger-ээр дамжуулж мэдээлэл солилцож ирсэн гэсэн энэ мэдээлэл бол бас сүүлд ил болсон байдаг. Ер нь бол энэ одоо RIM компани бүтээгдэхүүнээ гаргахдаа бол 3 үндсэн суур зарчмыг баримталдаг байсан. За энэ нь бол одоо хүний зайнаас хаана байгаагаас үл шалтгаалж ажиллах тэр боломжийг олгодог. Хоёр дахь нь бол текст бичих амар. Ягаад вэ гэхээр одоо юу гэдгийг хүн тухайн үед бол имэйл бичих гэж заавал одоо компьютерийн ард очиод офис дээр ч гэдэг юм гэртээ очиод одоо имэйл бичдэг байсан бол гарын дор ханаас ч хамаагүй хүн одоо текст бичихд амар. Ийм байдалтай болгох гуравт хамгийн чухал элемент нь бол аюулгүй байдал гэсэн ийм 3 концепц төр толгуурлж бол бүтээгдэхүүнээ гаргадаг байсан. Гэхдээ BlackBerry-гийн одоо тухайн үеийн бүтээгдэхүүнүүд нэг зүйл одоо байгаагүй. Энэ нь бол одоо бидний ярьдаг энэ entertainment, тоглоом, за одоо App Store ч гэдэг юм уу. Ийм зүйлүүд бол байгаагүй. Ерөөсөө цэвэр ажил хийгийн, мэйл явуулах, текст явуулах, encrypted message явуулах гэдгээр бол хүмүүсийн одоо хэрэглэгчдийн анхаарлыг татаж байлдан дагуулсан юм байдаг. Энэ утгаараа алдартай хүмүүс хэрэгэлдэг болсон. Улс төрчид хэрэгэлдэг болсон. Үүний хамгийн тод жишээ бол Барак Обама ерөнхийлөгчийн анхны одоо сонгуулийн кампанит ажлынхаа үеэр бол BlackBerry хэрэгэлдэг байсан. За BlackBerry хэрэгжилж байгаа дүрс бичлэг одоо фото зураг бол хаасайгүй гарч ирсэн. Энэ ч гэсэн бас нэгэн тийм том одоо BlackBerry-гийн хувьд маркетингийн том юм зэвсэг болсон. За ингээд улмаар Барак Обама ерөнхийлөгчөөр сонгогдсны дараа ч гэсэн бас мөн л одоо BlackBerry утсаа девайс ашиглах гэтэл Америкийн тусгай албаныхан энэ аюулгүй байдлыг нь бодоод ерөнхийлөгчийг бол энэ BlackBerry-г ашиглахыг одоо зогсоохыг оролцсон боловч мань хүн бас энэ эрхцэн хуулийн бас цоорхой болоод ингээд цаашаа ч гэсэн одоо энэ BlackBerry-г бол ашигладаг байсан. За ер нь BlackBerry-г одоо одууд чиргэлдэг байсан. За жишээлбэл одоо Brad Pitt, Angelina Jolie одоо харийн тухайн өөрийнхөө одоо мессежүүдийг явуулахдаа бол BlackBerry Messenger ашигладаг байсан. За Madonna одоо жишээлбэл юу гэдгийг өөрийнхөө BlackBerry дэрэн доороо хийж унтдаг байсан. За Ben Affleck, за Kardashian-ы гэр бүлийнхэн 2016 он хүртэл одоо Kim Kardashian бол BlackBerry утсыг ашигладаг байсан. Ер нь бол энэ одод BlackBerry-г одоо энэ ашигладаг Celebrity BlackBerry Sightings гэдэг хүртэл сайт байдаг. Энэ дээр одоо одод хэрхэн энэ BlackBerry-г ашиглаж байгаа энэ зургууд, мэдээллүүдтэй ийм сайт хүртэл байдаг. За Britney Spears бол цагтаа бол BlackBerry-г бас рекламдчихсэн. За мөн одоо нэг ийм сонирхолтой жишээ хэлэхэд супермодель Naomi Campbell 2006 онд гэрийнхээ ажилтныг одоо зодсон хэрэгээр шүүхэд дуудагдсан. Гэрийн ажилтны эмэгтэйгээ зоддохдоо одоо мань хүн рүү утас шидсэн. За тэр шидсэн утас нь BlackBerry байсан байх жишээтэй. Ийм одоо юм сонирхолтой юм түүхтэй. За BlackBerry бол Монголд 2009 оны орчимд орж ирсэн юм да. За би өөрөө одоо анх BlackBerry-г одоо Монголд орж ирэхэд одоо хэрэгжилж эхэлсэн. Тухайн үедээ одоо энэ хайгуулын тэр одоо бөөрн китер тавчлуурн ч гэсэн маш сонирхолтой. BlackBerry Messenger-ыг Mobicom дээр очиод бас тусгай юм сервис нээлгэж ашигладаг байсан. Тэгээ бусад одоо BlackBerry ашигладаг, BlackBerry Messenger ашигладаг хүмүүстэй бол мэдээлэл солилцох, мэйл бичих зэрэг одоо тухайн үедээ л үнэхээр одоо convenient ийм бүтээгдэхүүн гэсэн. Энэ ч утгаараа би BlackBerry-г бас хэд хэдэн загварыг бол бас одоо хэрэгэлсэн. Үнэхээр одоо хэрэглэх амар. Гэхдээ эргээд бодоход одоо би хувь хүн хэрэглэгчийн хувьд нэг хэрэглэгч юм тийм ээ. Тэгэхэд одоо юу гэдгийг iPhone гарч ирснээр бол бас арай өөр гар утас зөвхөн одоо гар утас төдийгүй бизнес имэйл тийм ээ. Одоо мэдээлэл дамжих төдийгүй интернет рүү амархан орж болдог. За мөн одоо энэ App Store ч гэдэг юм уу өөрийн ийм экосистемтэй ийм бүтээгдэхүүн байсан учраас даргагүй ирэхэд энэ одоо BlackBerry маань өөрөө зах зээл дээр өөрийнхөө байр суурийг алдчихсан. Одоо хувь хүн нэг хэрэглэгчийн хувьд ч гэсэн одоо тийм байсан. Ер нь бол энэ нь өөрөө globally буюу одоо дэлхийд дахинд ч гэсэн BlackBerry-гийн гол одоо энэ амжилтаа одоо алдах, хэрэглэгчтэй алдах бас энэ гол юм зүйл болсон болов уу гэж энэ хувь хүнийхээ жишээн дээр бас холбож ярих зүйтэй болов гэж бодож байна. Ер нь бол энэ BlackBerry өөрөө үнэхээр одоо 21-р зууны
ихэнх үед бол үнэхээр бүүн болж чадсан. 2000 онд гэхтэл одоо Римийн одоо нийт борлуулалт 200 сая Америк доллар болж ирсэн бол 2005 онд нийт борлуулалт 1.3 тэрбум доллар болсон. За 2011 онд 20 тэрбум доллар. Өөрөөр хэлбэл 10 жилд бол 100 дахин борлуулалт нь өсөж ирсэн. Ийм бас үнэхээр одоо толгой хэрэг амжилтыг үзүүлсэн. Рим компани хувьцаа анх 1999 он 1.5 доллар гарч ирсэн бол 2008 оны дундуур 147 доллар хүрж одоо хамгийн дээд зэгтээ хүрж ирсэн. За мөн 2009 оны дэлхийд хамгийн хурдтай өсөж байгаа компаниудын жагсаалтыг тэргүүлж ирсэн зэрэг одоо томоохон амжилтыг тухайн үед үзүүлж ирсэн. 2009 онд одоо Римийн бүтээгдэхүүн BlackBerry бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдийн одоо нийт Америкийн зах зээл эзлэх хувь 56% хүрсэн. За мөн одоо BlackBerry бүтээгдэхүүнүүдийн хэрэглэгчдийн дэлхийд одоо эзлэх хувь нь өөрөө 20%-ийг бүрдүүлж ирсэн байна. За энэ нь бол одоо 37% байсан Nokia-гийн араас орж исэн ийм үзүүлэлт юм байна. Ер нь бол ингээд өнөөдөр одоо BlackBerry гэдэг BlackBerry-гийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа хүн байхгүй болсон. Энэ одоо амжилт нь байхгүй болсон. Ер нь яагаад одоо ингээд ийм амжилттай явж исэн бүтээгдэхүүн, ийм амжилттай явж исэн компани өөрөө одоо байхгүй болов. Яагаад ийм үр дүн гарваа гэдэг тал дээр бол яг хэд хэдийн бас ийм одоо верс байдаг. За түүний хамгийн ихнийх нь бол BlackBerry өөрөө зөвхөн одоо энэ ажил хэрэг, имэйл, мэдээлэл солилцоход бол BlackBerry ашигладаг. Entertainment-ийн одоо ямар нэгэн тийм user friendly биш. Энэ тал нь нөлөөлсөн. За дээрэс нь компани өөрөө зах зээлийн томоохон одоо маркет шерийг эзлээд ирэхлээр өөртөө хэтэрхий итгэлтэй болсон. За энийгээ дагаад компани маань өөрөө бас хит том болсон. Нэгэнт одоо энэ хит том болсон ийм бүтэц өөрөө бол аливаа нэгэн шинжилгээг бас маш удаанаар хийдэг. Ийм болсон зах зээлээ мэдрэхгүй болсон. Энэ нөхцөл байдлын үүднээс одоо Apple, Google зэрэг одоо компаниудад бол энэ зах зээлийн өрсөлдөөнд хожигдсон. За 2007 оны 6 дугаар сард iPhone 2G-г анх танилцуулсан байдаг. За энэ нь бол одоо зөвхөн имэйл, SMS зэрэг одоо BlackBerry дээр байж байгаа энэ зүйлүүдээс гадна content, media player, за мөн одоо энэ өөрийн App Store зэрэг одоо ийм бүтээгдэхүүнүүдтэй болсноороо хамаагүй илүү давуу талыг бий болгосон. 2008 онд Google өөрийн бас Android платформыг гаргасан тийм ээ. За ингээд одоо iPhone-ийн энэ шинэ бүтээгдэхүүн гарснаар бол энэ нь одоо зөвхөн ажил хэрэг биш. Имэйл явуулах, одоо encrypted message-үүд явуулахаас гадна гар утас гэдэг өөрөө дуу хөгжим, кино, тоглоом, интернет хэрэглэхэд ийм friendly ийм одоо платформ болж хувирсан. Энэхүү өөрчлөлтийг бол BlackBerry тухайн үедээ бас мэдрээгүй маа. Ингээд 2008 онд BlackBerry-гийн BlackBerry Storm гэдэг нэртэй ийм загвар гарч ирсэн. За энийг бол одоо Америкийн энэ телекомын одоо гигант аврах том компани болох нь Verizon-ы захиалгаар хийж ирсэн. Тухайн үедээ бол энэ загварыг одоо iPhone-ы killer, iPhone-ыг одоо устган үгүй болгох ийм загвар гэж гарч ирсэн боловч энэ нь одоо маш их баг ихтэй. Тэгээд одоо iPhone-ы одоо user friendly талаараа, хэрэглэхэд амар талаараа бол iPhone-ы бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадахгүй болсон учраас тухайн үед энэ өөрөө бүтлгүүтээд ингээд fiasco болж ирсэн түүхт. За ингээд одоо тухайн үед Steve Jobs бид бүхэн Apple бол энэ Римийг бол буцсогсон гэсэн ийм мэдээллийг бол хийж исэн. Харамсалтай нь одоо үнэхээр одоо BlackBerry мэдээлэл дамжуулах, имэйл явуулахаас гадна ертөнцтэй холбох, мөн одоо юу гэдгийг сошиал entertainment үйлчилгээ үзүүлэх ийм бүтээгдэхүүн болж чадаагүй. Зөвхөн имэйл бичдэг л ийм л одоо device хэвээрээ үлдсэн одоо тухайн компани зах зээл дээр өөрийнхөө байр суурийг алдсан хамгийн том ийм шалтгаан. За BlackBerry-гийн өрсөлдөгч бусад компаниудын хувьд бол одоо өөрөө ийм экосистемийг үүсгэж эхэлсэн. За мөн одоо та бүхэн санаж байгаа iPad гэдэг одоо шинэ одоо ийм пад одоо ийм планшетууд гаргаж ирсэн. За экосистемийн хувьд бол одоо App Store бий болоод тэгээд одоо iPhone хэрэглэгч гэдэг юм уу App Store руу ороод шинэ бүтээгдэхүүнүүдийг худалдаж авах энэ боломж нээгдсэн. Гэтэл BlackBerry бол энэ өөрийн экосистемийг хийж чадаагүй маа. За 2010 он гэхэд бол BlackBerry-гийн хэрэглэгчд 100 саяд хүрсэн. 2010 онд Римийн бүтээгдэхүүний одоо борлуулалт нь 100 саяд хүрсэн.
Гэхдээ Америкийн зах зээл дээр анх удаага бол Apple-ийн бүтээгдэхүүн борлуулалтаараа Apple-ийн бүтээгдэхүүнүүдийн ард орсон. За тухайн жилийн үзүүлэлтээр бол Apple-ийн бүтээгдэхүүн Америкийн зах зээл дээр эзлэх хувь 28% байсан бол одоо BlackBerry, RIM-ийн бүтээгдэхүүнүүд 25% нь эзэлсэн байна. За 2011 оны 8 сард бол BlackBerry анхныхаа одоо пайдыг гаргасан. Гэхдээ энэ нь бол төдийлөн бас амжилт гаргаж чадаагүй. За 2012 он гэхэд бол дэлхийд 80 сая хүн BlackBerry хэрэглэж байсан. Гэхдээ энэ нь одоо илүү амжилт гэхээсээ илүү өмнө нь олон жил хийж ирсэн амжилтын инерц нь явж ирсэн. Гэтэл нөгөө талдаа бол одоо бусад компанид. За тэр дотроо бол Apple-ийн зах зээл дээр эзлэх хувь нь бол тогтмол өссөөр байсан. За мөн одоо энэ шинэ бүтээгдэхүүнүүд гараад энэ зах зээлийн одоо өрсөлдөөний алдаж эрхийн хэрээр бол одоо RIM-ийн хувьцааны ханш унж эхэлсэн. 2012 он гэхэд бол одоо тухайн RIM компани одоо топ executives одоо гол хүмүүсийн нийт хувийн хөрөнгө тусдаа одоо Lazadis-ийн хөрөнгө, за мөн одоо Basili-гийн хөрөнгө бол тусдаа бол 800 сая долларын хөрөнгөтэй болсон байсан. За 2013 оноос эхлээд RIM компани бол одоо компани дотор цомгтгол хийж эхэлсэн. За өөрсдийнхөө одоо компанийнхаа тансаг хэрэглээг таньсан. За тухайлж хэлэх юм бол одоо компанийнхаа тансаг жетүүд, онгоцуудыг зарж эхэлсэн. За мөн одоо Research in Motion гэдэг нэртэй компанийнхаа нэрийг BlackBerry компани болгож өөрчилсөн. Энэ бүх алхмууд нь компаниг одоо эргэн сэргэхэд бол ямар нэгэн одоо эерэг нөлөө бол үзүүлж чадаагүй харамсалтай. 2013-14 он гэхэд бол BlackBerry-гийн хэрэглээ дэлхийн хэмжээнд бол нийт одоо 3% болж унсан. За ялангуяа Америк, Канадын зах зээл дээр бол хэрэглэгчдийн тоо ер нь бол үндсэндээ байхгүй болсон. За ингээд 2016 онд бол одоо Хятадын TCL гэдэг компанид өөрийнхөө BlackBerry брендийг өгсөн. За Хятад 2020 онд бол сүүлийн энэ BlackBerry-гийн загварыг гаргасан. Энэ загвар нь бол урд өмнө гарч ирсэн BlackBerry-гийн загваруудтай бол ямар нэгэн байдлаар бол шууд одоо холбоо байхгүй ийм цоошин загварыг гаргасан ч бас төдийлөн зах зээл дээр бол амжилтыг олж чадаагүй. Товчхондоо хэлэхэд миний үеийнхэн бол сайн мэднэ. Ийм амжилттай явж ирсэн ийм компани одоо зах зээл дээр өөрөө фиаско болоод ингээд өөрийнхөө зах зээлтхийн байр суурийг алдсан ийм түүхтэй. Эцэснээ хэлэхэд энэ бүхэн өөрөө бас ямар хуу одоо дүгнэлт нь өргөж ийнэ вэ гэхээр ямар ч амжилт бол мөнх үргэлжилдэггүй. Ер нь бол одоо аливаа компани одоо зах зээл дээр өөрийн байр суурийг баттай эзэлсэн ч гэсэн зах зээлээ бас зах зээлдээ мэдрэмжтэй байх хэрэгтэй. Өрсөлдөгчөө одоо басамжлахгүй байх. За мөн одоо нэг гаргасан инновацтай ханаад одоо шинжил хийхгүй байх. Зэрэг нь бол ийм одоо харамсалтай үр дүнд хүргэж болдго юм а гэсэн ийм томоохон одоо тод жишээ юм. Ер нь бол BlackBerry гэдэг одоо бүтээгдэхүүн энэ RIM компани түүх бол 20 дугаар зуун гараад одоо фиаско болсон том компани бас нэг том тод томруухан ийм жишээ юм аа. За ингээд энэ хүрээд манай A-Vibe нэвтрүүлгийн ээлж дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаар дээрээ мөн сонирхолтой сэдвтэй иргэн уулзъя. Баярлалаа. Амжилт хүсье та бүхэндээ. Баяртай.